бид олон ололтж байлаа, амжилтуудж байлаа, уналтуудж байлаа. За манай компани бол Microsoft-ийн түнш ийм байгууллага гэж явдаг. За ингээд энэ байгууллагын одоо шийдлүүдийн хүрээнд бол сургалт, за үйлчилгээ, сенстэй програм хангамж гэх мэт зүйлүүдийг нийлүүлдэг. За анх бол бид нэр ингээ уламжлалт маягаар бизнесээ хийгээ явж байтал сүүлийн одоо нэг 5 жилийн хугацаанд бол технологийн чиг хандлага бол нэлээд өөр болоод ирж байна. За энэ үед бол бид нар одоо зайлшгүй өөрийн хийж байгаа үндсэн бизнестэй бол тодорхой хэмжээний чиг хандлагыг дагаж өөрчлөлт хийхгүй бол яг ингээд л одоо хуучин технологиуд халагдаад явдагтай адилхан ийм дүр зураг бол харагдаж байна. За энэний дагуу бол бид нар одоо жишээлхэд байгууллагууд өмнө ихэвчлэн мэдээлэл технологийн шийдлүүдийг өөрснийхөө дата центр орчинд зохион байгуулж, өөрснөө арчилж, маллаж ингэж явдаг байсан. За энэ зохион байгуулалтан дээр бол бид нар туслах одоо maintenance support үйлчилгээ бол гүйцэтгэдэг байсан. Гэтэл энэ бизнес маань одоо баг багаар орон зайд багасж эхэлсэн. За тэгээ бид нар ер нь үйлчлүүлэгчид бол тодорхой төлбөрт үйлчилгээг өөрсдийн ийм хостинг орчинд үзүүлэх шаардлагатай байна гэдэг ийм клауд гэдэг ийм үйлчилгээг бол өөрснөө одоо гаргахыг бол зорж ажиллаж исэн. За тэгээд энэ дээр бол бид нар нэг бас нэлээдгүй хөрөнгө оруулалт хийгээд 2 жил орчим яг энэ зах зээлийн талаар судалгаа, технологийн судалгаанууд, за ингээ хэрэгжүүлэлтийн ажил, худалдаа авалт гэх мэт бүх юмаа хийгээд яг үйлчилгээгээ эхлэх гэж байтал зэрэгцээд одоо Google, Microsoft гэх мэт энэ компаниуд маань өөрснөө бол клауд үйлчилгээг санал болгоод эхэлсэн. Энэ нь бол одоо манай бизнесийн хувьд нэлээд том цохилт болсон. Яагаад тэгэхээр бид нар бол яг энэ ижил төстэй үйлчилгээг өөрснөө Монголын зах зээл дээр санал болгоё гэдэг ийм бол гол зорилготой байсан. Тэгэхээр энийг мэдээж яг ингээд нэгэн тал хийцэн чинь үргэлжлүүлээд байя, цааш нь зүтгээд үзье гэдэг ийм байдлаар бол бид нар асуудалд хандаагүй. Яагаад тэгэхээр санхүүгийн тооцоол ингээ хийгээд үзэхээр бол үр ашиггүй харагдаж байсан. Бусад одоо том тоглогч нарын санал болгож байгаа үнэтэй бол бид нар хизээж өрсөлдөж чадахгүй энэ дүр зураг харагдаж байсан учраас шууд орхисон, эндээс гарсан. За тэгээд дараагаар нь бол одоо сургалтынхаа чиглэл дээр бид нар зөвхөн ингээд Microsoft компаниас хамааралтайгаар ажиллаж болохгүй байна. Ер нь бүхэл технологийн чиглэлийн сургалтуудыг бид нар хийх хэрэгтэй байна гэдэг ингээд сургалтын чиглэлүүд дээр бол өргөжүүлэлт хийгээд сургалтыг бол тусад нь бас ингээд компани зохион байгуулалтанд оруулаад явсан. Одоо нэг ясандаа зөвхөн Microsoft гэдэг дээр фокуслохгүйгээр бид Oracle, Cisco, Red Hat гэдэг дэлхийн томоохон брэндүүдийг ч гэсэн адилхан одоо мэргэжилтнүүдийг нь Монгол бэлтгэх хэрэгтэй байна гэдэг юм зорилгоор бол энэ чиглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. За нөгөө талдаа бол одоо өмнө хийжсэн байгууллагын орчинд тухайн шийдлүүдийг нэвтрүүлдэг байсан үйлчилгээг бол одоо бид нар cloud энэ Microsoft, Google, Amazon гэдэг одоо энэ чиглэлийн шийдэл санал болгож байгаа байгууллагуудтайгаа бид нар хамтарч ажиллах шаардлагатай байна. Яг энэ шинэ технологиудыг бид нар зах зээлд нэвтрүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй байна гэдэг үүднээс бол бид нар Microsoft-ийн одоо Office 365 гэдэг одоо энэ cloud шийдлийн бол Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг бол ингээд 2 жилийн өмнөөс эхэлсэн. За энэний тулд бол мэдээж ингээд энэ зах зээлийг бид нар тодорхой хэмжээгээр мэдэхгүй учраас боловсон хүчний бэлтгэх юм хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Борлуулалт, маркетинг, техник гэдэг ингээд бүхэл төрлийн боловсон хүчнүүдийг бэлтгэж за ингээд бол энэ салбар руу бол эрчимтэй орсон. За өнөөдөр бол яг энийхээ бид нар одоо цаг мөчтэйгээ уялдаад бизнесийнхаа энэ чиглэлийг тодорхой хэмжээгээр өөрчилж хувьсгаж чадсанараа бол эннийхээ үр шимийг хүртээд явж байна гэж бол харж байгаа. Мэдээж тууштай байдал бол чухал. Гэхдээ тууштай байдал гэдэг маань бол нэг юм барьж аваад тэрийг л ингээд одоо гадна талд юу болоод байна, яг энэ таны бодож байгаа юмтай гадны бусад нөлөөллүүд ямар байна гэдгийг бол анзаарахгүйгээр зөвхөн өөрийнхөө бодлоор тухайн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ингээд хандаад хөгжүүлээд ингээд яваад ах юм бол харилцагчдын одоо юу хүлээж байгаа энэ хүлээлтэнд тохируулж одоо бизнесийнхаа онцлогийг өөрчлөхгүй бол энэ бол эргээд асар том цохилт болох боломжтой. За мөн зах зээлийн одоо судалгаагаа бас ингээд гадаад яг ижил төстэй ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Яг энэ чиглэлээр
дэлхий дээр юу болоод байна гэдгийг бол байнга бас ажиглаж явах хэрэгтэй байна. Ингэхгүйгээр бол бид нар бас амжилтанд хүрэхэд бас хэцүү.